Санхүүгийн хэрэглэгч гэж санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөвхөн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч байгаа хувь хүнийг хэлдэг. Зарим улс оронд жижиг болон бичил аж ахуйн нэгжийг хамруулах тохиолдол ч байдаг байна. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэж бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өргөн хүрээтэй эдийн засгийн үйлчилгээ үзүүлдэг ашигын төлөө байгууллагыг хэлнэ. Тухайлбал банк, банк ус санхүүгийн байгууллага, даатгалын компани, үнэт цаасны арилжаар хэлэгч, хөрөнгө оруулалтын сан, хадгаламж зээлийн хоршоо зэрэг болно. Бодит амьдрал дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нь эрх мэдэл, нөөц боломж, санал болгож буй бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэг мэдээлэлтэй байдаг. Гэтэл хэрэглэгчид буюу иргэд, харилцагчид худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ талаар бүрэн мэдлэг, мэдээлэл байдгүй улмаас тэнцвэргүй байдал үүсдэг байна. Нэг талаас санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хэрэгцээ шаардлага, үндэслэл, зорилго нь тэнцвэргүй байдлыг арилгахад орших боловч нөгөө талаас санхүүгийн тогтвортой байдлыг хангах, уг салбартаа зах зээлийн үр ашигтай, ил тод өрсөлдөөнтэй орчныг бүрдүүлж, салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.